би одоо ард түмнийхээ өмнө би өөрөө Монголын тусгаар тогтнолоос урахгүй мохгүй гэдгээ анзаарж байна. За үүнийгээ ч гэсэн хааны өмнө өөрийн биеэр би анзаарж байна. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Мөнх Тэнгэр бурхад сахиус нарын таалан сойрхсон ил өдөр Монгол шин төр үүсч дархан цаазаан тогтов. За ингээд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тий монголчууд бүгд ташуураа барьж байна. Энэ ташуур нь өөрөө үнний хүч оршиж байгаа. Тий зөвийн хүч оршиж байгаа. Тэгээд эцэг өвгдөөс уламжиж ирсэн тэр тэнгэрийн зарлиг оршиж байгаа. Тийм учраас гурван хүч оршисон энэ ташуураа бүгдээрээ бариад эх орныхоо болон тусгаар тогтнолынхоо төлөө ташуураа бариад монголчуудаа тий нэгдцгээе гэж уриалмаар байна. Монголын хүмүүн хүндрэлтэн, монгол хүн, монгол газар шороо, монгол өв соёл, үүнээс хойш дархаглагдан цаазтай хамгаалттай энэ ташуурын дор байх болно. Тийм болохоор зэрэг Монгол улсынхаа төлөө энэ тусгаар тогтнолынхаа төлөө би урвахгүй, ухрахгүй, мохгүй гэдгээ би андгайлан тангаргалж байна. Алдашгүй дархан энэ цаазыг сахин мөрдөж мөн хамагт сахиулахын тулд амиан өргөн зүтгэхэн андгайлж малчин ард адягийн цолон гэрэл хүний бие өөрийн засаглалыг зарлан тунхаглаж байна. Энэ шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, тэгээ хууль тогтоох засаглалын эрх буюу энэ улсын их хурал те энэ дээрээс нэмээд 4 дахь засаглал гэдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд байдаг те. За яг энэ 4 байгууллага 4 салбар бүхий олон байгууллагуудад хуваагдсан энэ засаглалын эрх, энэ засаглалын бүтэц нэг бүртээ харьцуулан жиших тэр боломж нөхцөлтэйгээр би өөрийнхөө засаглалын бүтцийг танилцуулаад ингээ явна. Дөнгөж сая үүссэн шин тулгар төрийг оройн дээрээ өргөн мандуулахын тулд дөмгөн тулаад өндийх өрөөсөн баг нь хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр засах, уламжлалт ухаан, өөрөөн засан тогтнох, засаглалын тогтолцоо хэрэгтэй. Хуучин засгийг халахын тулд, шин төрийг өлгийдэн авахын тулд оюутны засгийн газрыг огцруулж чадахуйц өөрөөсдийнхөө засаглалыг тогтоож хайртай бүхнээ өрхийн захиргаан данг хариуцсан авахыг нийт монгол ээжүүдээс хүсэн уриалж байна. Миний дээдлэх төр бол улсын их хурал засгийн газар огтоосон биш. Учир нь тэд бол хамгийн их сүрүүлэгч хүчин. Бидэнд сөнөөгч хүчин бус аврагч хүчин хэрэгтэй. Угаасаа Монголын төр домогт оршдог. Тэр л домгийн эзэд миний дээдлэх төр. Ингээд эрт цагт үүссэн домог эдгүй цагт хэрхэн амилсан түүхэн үйл явцаас толиулъя. Монгол улсынхаа төлөө зүтгэх нэгэн цаг нь болсон бол эвлэлт нь нэгдээд босё гэж байгаа. Би бол тулгаагаа дэмжиж байна. Хоёр дахь юм бол бас ард түмэндээ бас юу гэж уриалах вэ гэхээр одоо над шиг нэг муу аймхай амтан хүртэл тэг Монголын хөдөлгөөг зориулж яхад одоо ард түмэн ч гэсэн тэг бүгд одоо энэ уриалгыг дэмжиж бүгд хөдлөөсэй. Ингээд та бүхэнд энэ ажиллагаанд идэвхтэй оролцож үнэхээр л одоо та нар тэнгэр заяа тийм бол тэр дэлхийн үлгээ дээдсийн нутаг төрсөл юм бол өнөөдөр үүргээ хумсралах цаг чинь иржээ гэдгийг хадуу анхааруулж байна. За бала өгтөө адигийн цолон гэрэл миний бие нь Мөнх Тэнгэр бурхад сахиус нарын зарлиг болоод зарлиг батлан буулгасан цааз мөн цаазыг түмэн олондоо сойрхон мэдүүлж байгаа тунхаг бичгийн хамтаар одоогийн Дундгов аймгийн зон олонд буюу Хуучнаар Түшэйтхан аймгийн орон нутаг тэнд оршин суугаа зон олонд түгэн хүргээ гэдэг зарлигийг аваад ингээд өөрийн удмын сахиусандан эдгээрийг дууд мэдүүлж байна. Мөнх Тэнгэр бурхад сахиус нарын зарлиг
Үнэмлэхүйн дээд мөнх тэнгэр, хамгийн дээд мөнх тэнгэр, хүндлэхүйн дээд мөнх тэнгэр, 55 цагаан тэнгэр, 44 хар тэнгэр, улаан ядам, улаан ямандаг, улаан жамсран, улаан бэгз, их 5 дамтан чойжо, 75 хар махкал, 5 хаан буюу гунга, 5 баран хаан, 8 лусын эсдүүдээс Монголын бүх ард түмэнд зарлиг болгох нь. Мөнх тэнгэрийн сойрхолтой, хөх оршихуйн зарлагтай, хөх ортны өлгийн нутагт хүмүүн заяаны дээд болсон хөх Монголын үр садад сонирдуулах нь. Хамгийн цөлмөгч хар элэгтэн, харь нутгийн өмхий элэгтэнтэй хөх Монголыг устгах атгах санааг өөрлөж, ариун дагшин гал голомтонд чинь аюул дэлдэн ойрцсныг анхааруулъя. Хөх Монголын үр сад та бүхэн ахуй төрүүлсэн өмөрч эв ухаан зоргион хөвчлэн их нутаг тэнгэр заяаныхаа төлөө эвлэн нэгдэж босох цагч нэрлээ. Монгол түмний зам заяа сэтгэлийг дээд тэнгэр бурхад сахиуснууд тэгшитгэн тэнцүүлж зааж буйг бүү март. Дээд тэнгэр бурхад сахиус нарын зарилгийг дагсан хэн бүхэн мандан бадарч өөдлөн дэвшин. Зарлиг сөрсөн хэн бүхэн уруудан доройтож 9 үеэрэн харт хамт унахыг мэддэг бай. За зарлигийг цааз болгон буулгасан нь. Цааз дээд тэнгэрээс буусан зарлигийг бэхэлж өвгдийн захиасыг иш болгож энэ цаг үеэс Монголын газар шороо, Монгол оршихуй, Монгол хөх орт хүмүүн халдашгүй дархан бат болохыг цаазлан тунхаглаж байна. Энэхүү цаазын эсрэг хөдөлсөн хэн гойгч бид дайснаа хэмээн үзэж мөнх тэнгэрийн хүчин дор арсалд нь тулах болно гэдгэн тунхаглан зарлаж байна. Хэрхийг мөнх хөх тэнгэр мэддэг бай хэмээжээ. За одоо энэ цаазыг түмэн олондоо сойрхуулах тунхаг бичиг болгон болгосон нь Монгол түмэн сойрхуулах тунхаг бичиг. Цаазлах гэсгэх өршөөх гэдэг тэнгэрийн мэдлэлтэй. Үхүү сэхүү оршихуу гэдэг тулсан сонголт мөнх тэнгэрийн Монгол түмэн танд тулгагдж байна. Тулгагдсан энэ замыг засах зарлиг дээд тэнгэрээс буув. Зарлагын үнэнд сөгдөж, цаазын үнэнд итгэмжлэн эвлэлдэх цаг ирлээ. Зарлагыг цааз батжуулж, цаазыг эв нэгдэл газарт болгоно. Тэнгэр тэрслэгчидтэй тэнгэрийн мэдлэр зөвшөлдөх цагийн тохиол бүрдэв. Үүнээс хойш ухрах зам үгүй, үүнээс цааш уруудах заяа бидэнд үгүй. Мөнх хөх тэнгэрийн сойрхолт хөх орт хүмүүн таны тулганы тань галыг үл бөхөө юу? Туурганы тань амийг үл тасал юу? Дээдсийн зарлигийг цааз мэт даган бос, цаазын өмнө цэрэг мэт жормлон зогс. Ахуй төрөн бадраач, ачлалт түмнэн тэтгэж, аюул занлыг үтэр дарж амар амгалан тунхаглан сойрхоё. Зарлиг үнэнг цаазаар бэхэлсүү, цааз үнэнг амиараа баталсуу. Хөх монголчууд эвлэлтэн нэгдсүү, хөх цаяагаа мандуулан бадраасуу. Зарлигийг цааз батжуулж, цаазыг эв нэгдэл газарт болгоно гэжээ. За ингээд эв нэгдлийн төлөө ард олноо уриалан дуудаж байгаа гал үндэстэн холбооны тэргүүн ядам сүрэнгийн хундаганаагой энэхүү зарлиг цаазыг Түшэт-хан аймгийн орон нутагт болон нутгийн зон олонд хүргээ гэдэг томилолтыг өгсөн байгаа. Ингээд энэ томилгооны дагуу өчигдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гал үндэстэн холбооны номын багш, Монголын төр ёсны онолыг заагч, Дашторжийн банзрагч хэмээх эрхэм хүнээс миний хувьд энэ хүү зарлигийг болоод зарлигийг буулгасан цаазын бичиг, түүнийг мөн төмөн олондоо сойрхуулсан тунхаг бичиг болоод мөн үүн энэ хүү зарлиг буусан тэр өдрөөс монголчуудын урд эртний тэр энэ сайхан домог амилж байгааг илтгэсэн энэ эртний галын зуутын домог хэмээх энэ гайхалтай домгийн хамтаар миний хувьд өчигдөр гардан авсан байгаа. Ингээд өнөөдөр өөрийн энэ нутгийн шүтэн болох
бор овоон дээрээсээ мөн дуудан мэдүүлсэн байгаа. Одоо ингээд удмын сахиусандаа дуудан мэдүүлээд эндээс улмаар цаашаа Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын нутагт Дэлгэр хангай ууландаа болон Тэнтхийн зон олонд мөн мэдүүлээ гэдэг томилгоог авсан байгаа. Энэ бол Эртний домог Хөх овгийн 33 баатар шадар зэргүүтэйгэн эзэн хаандаа ирж мэдүүлсэн байгаа юм. Тэгэхээр тэнгэр тэрслэгчд олшрон төрийн ёс самуурч төмний сэтгэл сэвтэж төрлийн явдал газар авч бусрамг болгон гаарч болох болохгүйг сэдэж жалах болгонд аюу дэгдэж ям ёс алдагдаж элэг нэгтэнгүүд эвдрэлдэж их нутаг минь эмтэрч бод өвдийн захаасыг иш болгож өн мөнхөд хадгалагдсан их царлигийг сэргээж инх голомтыг бадраа гэж тань дээр ирлээ бидгээд ингээд 33 баатар их эзэн хаан дээрэн ирж галын зуут дээд тэнгэрийн зарлагаар галын зуут цугласуу эцэг тэнгэрийн таалал этгүүн ихийн ивэл догтон гал голомтон хамгаалсуу гэж галын зуут цугларлаа та сойрхон хүлээн авнуу хэмээн өнөрт ингэж галын зуут нэгдэж их хаан дээрэн ирж байсан бол энэ цагт мөн яг ийм явдал болсон. Үүнийг миний хувьд жиш тэмдэглэсэн олон нэвтрүүлгүүд байгаа. Тэндээс илүү дэлгэрэнгүй үзэж мэдэж болно. За миний хувьд гал үндэстэй холбоотой холбогдсон түүх 2015 оноос ихтэй билээ. Сайхан Монголынхон төлөө чин сэтгэлээрээ нэгдэж санаа зориг шулуудан тэмцэгч эдгээр хүмүүсийг харах бүртээ хөх монголчууд мохошгүйг мөнх тэнгэр таалмуй хэмээх үг санаанд бууж самсаамын шархирдаг юм. Тийм ээ. Хөх монголчууд мохошгүйг мөнх тэнгэр таалмуй. Гал үндэстний холбооныхонд байгуулсан гавьяа ихч бид ийм хийсэн гэд микрофон барьж камерын урд гараад байдаггүй. Хийсэн бүтээснээ хурааж цуглуулж гавьяа зүтгэлэн яриад байдаггүй. Энгийн юм агуу юм энгийн байдгийн баталгаа болсон эдгээр хүмүүс л жинхэнэ эх орончийн үлгэр дуурайлыг үзүүлж эгэл ардын дүрээр энгүй их хуулийг бүтээж тойруулж явдаг юм. Хуруу хумсаан хуйхлан байж 5 цаас цуглуулад хийсэн бүхэн нь өөрсдийнх нь эсрэг мэдээлэл болж хоёрдагчдад мохдоггүй. Мохшгүй зоригоор цугласаар, хуралдсаар, зогсолтгүй хөдөлсөөр байдгийг нь би гэрчлэнэ. Энэ цагийн гамшигаас эх орноо яаж гэтлэх вэ гэдэг ганцхан чиглэлд хэд төвлөрөн асуудлыг хэлэлцэх хурал бүрэн дүрсвэшлэг тадгалагдсан үлдээгүй ч зүрх сэтгэл тодоостод үлдсээр. Тэр дундаас сэтгэлд гой тодхон үлдсэн нэгэн хурал бол өнгөрөх шоны намрын дунд сард банзарагч багшийн өрөөнд болсон нэгэн хурал юм. Заншил ёсороо хурлын ихэнд тундагнаах гал дахин өдрийн 6 хэлж мэнг барилгын учрыг тайлбарлахад тэр өдөр 7 улаан мэнгтэй цагаан морь өдөр байсан санагдж байна. Хурлын гол сэдв хөх Монголын хөх өвгдийг олж уулзсан Монголын уламжлалт төрч ёсыг сэргээхэд оршиж байлаа. Эзэн хааны нутгаас уг үйл ажиллагааг эхлүүлэх анхны томилгоог гал үндэстэй холбооны удирдах зөвлөлийн гишүүн Энх хоёр Алтан цэцэг болон миний бие бид гурав авч байлаа. Цоцошгүй эх оронч ийм л хүмүүсээс Монголын уламжлалт төрч ёсыг сэргээх анхны томилгоог авч эхлүүлсэн үйл хэрэг минь энэ л хүмүүсийнхэн эвлэлтэн нэгдсэн эвийн хүчээр эцэслэн төгсөх нь дамжиггүй. Галын зуутын домог оршвэ. Хөх овгийн 33 баатар шадар цэргүүттэйгэн их эзэн хаан дээр ирж өгүүлрэн. Тэнгэр тэрслэгчд олшрон төрийн ёс самуурч төмний сэтгэл сэвтэж төрлийн явдал газар авч бусрам болгон гаарч болох болохгүйг сэдэж жалах болгонд аюул гитэж жам ёс алдагдаж элэг нэгтэнгүүд эвдрэлдэж эх нутаг минь эмтэрч буйд өвгдийн захаасыг иш болгож өнө мөнхөд хадгалагдсан их царлигийг сэргээж инх голомтыг бадраа гэж тан дээр ирлээ бид. Дээд тэнгэрийн зарлагаар галын зуут цугласуу эцэг тэнгэрийн таалал этгүүн ихийн ивэлд багтан гал голомтон хамгаалсуу гэж галын зуут цугларлаа та сойрхон хүлээн авнуу. Ийм хэмээхэд их хаан өгүүлрэн. Мөнх тэнгэрийн хүчин дор хөх ортны гал бүхөх ёсон үгүй. Гал голомтон бөхлөх галтай цогтой дайчид зарлиг дор цугларч цааз бэхэл сүү хэмээвэс дээд тэнгэр сойрхох нь магадгүй за. Цэргүүд уухай. Хөх ортны тэргүүн манлай болж галын зуут мандсуу. Мөнх тэнгэрийн дор үйлсэн мөнхлөн үлдээ бид. Үеийн үед зуутын сууг үр хойчс минь дурсан яваг. Өргөн дэлгэрэх Монгол заяаг өнөр олноороо бэхлэн яваг. Уухай.
хожмын хойно хөх төвдөрт хөх цэргийн манлай болсон хөх ортны галын зуут хөх түмний манлай заяатан буюу болцсон цагтаа хоцорсонгүй бид дуудсан цагт нь дутаасангүй бид өвгдийн нэр төрийг өргөсөө бид өөдөл хүйсийг бадраасуу бид хөх ортнууд бидний мандан бадрах заяаны галын өдөл болох галын зуут уухай ухрах зам үгүй бид уруудах заяа үгүй бид бос хаваас одоо бос юу тогтох хаваас одоо тогтоо юу өндих хаваас одоо өндий юу ташууран аван мордцгой тамгат цаягаан бэхэлцгээе мандах нарны зүг магад дайснаан дарж манлай заягаан баталцгаая гэхэд галын зуут цэрэг өөдлөх хаваас одооноос өөдөл мө өндих хаваас одооноос өндий мө бадар хаваас одооноос бадар юу Монголын төлөө цохилох молцог зүрхэн чангалын мөнхийн заяандаа тогтох мөн чанарыг олъё галын зуут бэлээ уухай галын дөл өөдөн хурай хэмээн гуравтаа уухайлсан гэдэг. За энэ хүү галын зуутын домог өнөртний домог байна. Гэвч өнөө цагт мөн яг л энэ адилаараа эргээд амилж өн хэмээн миний бие ойлгож хүлээн авч байгаа. Үүнийг тайлбарлсан олон зуун эвлүүлэг нэвтрүүлгүүд байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр миний хувьд сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Тундраад байна уу, хосроод байна уу, урагч ноёд мөнгөн бацаач, яраад байна уу, цухтаад байна уу, хахт гэнэ зэрэг тэгвэл хамаа хамаа шигс хааны зэрэг чимээ асрах болоо жаргаж байна чигч чулуун одны буйныг өвөд байна цацаад байна Чингис хааны зэрэг тэгвэл хамаа Чингис хааны зэрэг чимээ асрах болоо